ард түзөө үзүүлж байна. Зохиолч Цандийн Байгалмаа. Гэрэлмаа бүсгийн павильон. Гэрэлмаа эцэг эхийн буян дутагдж ажиглах зүйлийг өсчээ. Үеийнхнээсээ нэлийн өндөр биетэй тэгээд ч багасаа бүжгээр хичээлсэн болохоор хөөрхөн тэгш биетэй. Эцэг эх нь гэрэлмаагийн өмнөхийг алдсан болоод ч тэрээр тангал дураараа барагтал бол үг хэлүүлэхгүй. Тэгээд ч багадгүй нэлийн хол гарсан болохоор өөрийнхөө жинхэнэ хүнд гар болон өссөөр. Түүний ганц сонирхол нь бүжиг. Харабагасаа алдартай бүжигчин болон хэмээн мөрөөддөг байв. Ээж аав нь ч гэсэн хүслийг нь харгалзан хүүхдийн ордны бүжигийн дугуйланд оруулсан байна. Гэрэлмаа дандаа хүүгүүдтэй нийлдэг. Тэнд нь сайн ч бий, саарн ч бий. Харин гэрэлмаа цэнгэлтэй илүү додончилж найзлана. Цэнгэл ядруухан айлын томотогүй сурлагдаа ач сайн. Харин яагаад гэрэлмаа шиг охинд сайн байдгийг хинч ойлгодгүй байв. Цэнгэл гэрэлмаа хоёр Валентины баяраа тэмдэглэжгээд гэрэлмаа хүргэж өгөхөөр явж байгаад бэлгээ хэмээх байрны бандтай таарлцчихав. Бэлгээ бол тухаараа харсан хүйтэн харцтай байнга шүлсээ нулимж байдаг нь энэ нь магад багасаа годамжаар тэнж явахдаа сурсан байх. Дэрээр тэгж тэнэж явахдаа хам хэрэгт холбогдсон хүүхдийн засан хүмүүжүүлэх газар сууж байгаад цулагдсныхан дараагаар хамтлаг байгуулан хэмээн хэдэн хөвгүүнийг цуглуулан подвалд унцдаг болжээ. Бэлгээ тэр хоёрыг хараад хурч ирэн. Ай. Залуу хосод. Хайрын баяр тэмдэглэж явна. Гэрэлмаа чи яасан хөөрхөн харагдаж байна. Ах нартайгаа нарихгүй юм уу? Ингээд бэлгүүсээр нь тэврээд авлаа. За болдоо бэлгээ хаа. Би найз бандтайгаа өнөөдөр баярлаж байна. Энэ гоочор чиний тэгээд найз банд юм уу? За, байрны мисийн харгуугийн хоншоорыг үзнэ. Ингээд цэнгэлийг дагуулan явлаа. Гэрэлмаач араас нь даган. Бэлгээ хаа, та битгий томроод бай. Наадах чинь манай ангийн хүүхдээ. Тэд явсаар тэдний байдаг подвалдаар тэнд 3 хүүхэд арх ууж байв. Ингээд л бэлгээ цэнгэл тандан. За, ахын дүү гүйгээд 2 шил арх аваад ир. Бид идэх дуусч байсан юм. Цэнгэл дотроо уурн хүрсэн гэдээч тэд нараас айхан ирэхэд гарлаа. Гэрэлмаа гадуур өмсөн хөрмөө тайлтал бөксөө дөнгөж давсан богино хүнээстэй банзал өнгө дагуу цээж эл гаргасан эмгэн цанц өвдгөө хүрсэн аамс хагас новлон хөмсөд хагас дэрвэтэй годол хослуулсан их зохиж байлаа. Цэнгэлийг гарсны дараа бэлгээ. Гэрэлмаа ахын дүү бүжгэлдэг өлөө. Чи одоо нэг бүжгэлэлтэй. Ахын чамайг сайн байвал хамтлагтаа бүжигчнэр аав шүү. Ангийн. Гэрэлмаа үүнд урамшин татаж байсан тамхиа унтрахад бослоо. Түүний бэлгүүсний найланхаа хөдөлгөөн богино банцлын цаанаас хальт цугах. Өвгцгийг хараад бэлгээ тэсвэлгүй өмнөөс нь очин хамт бүжгэллээ. Гэрэлмаагийн араас бэлгүүсээр нь чанга тавин хоёул хөгжмийн аянд хөг нийлэн бүжгэлгээд гэрэлмаагийн бие нь жирэсгийн сайхан чимшиг мэдрэмж төрөөд ирлээ. Гэтэл бэлгээч үсийг нь хажуу дээш болгон хүзүүн дээр нь үнсэж ирэхэд гэрэлмаа өөрийн ирэхгүй хамыг бие чавлан арагшнаалав. Бэлгээ хүзүү чихийг нь үнсэж байснаа өөрлөвгөө эргүүлэн биетэй татан уруулаг ньооцож иглэв. Гэрэлмаач хатуу үнсэлт нь тажаадна. Гэрэлмаагийн 2 хөх хатууран амьсгаа нь хурцсаад ирэхэд бэлгээ төвчээр баран өвзгнөөс нь баазан өөрлөвгөө олон татан хөгжмийн аянд уусан бодсоор. Бэлгээ тэсгэлгүй гэрэлмааг өргөн хажуугийн амралтын өрөөнд орон хуучин муу диваанд хэвдүүлэн цамцыг нь тайлан 2 хөгийг нь үнсэн дайрав. Гэрэлмаа бэлгээг түлгэн. Бэлгээ хаа, одоо болно. Би хүнтэй унтаж үзээгүй байгаа. Юу болох гэж? Чи гоё охин шүү. Би чамайг үзмээр байна.
Ахаараа заалгавал чи ёстой мондог болно. Арай эрт байна. Би чинь дөнгөж 8 дугаар ангиштай. Зүгээрээ угаасаа чи хизээ нэгэн цагт үзнэ. Эмэгтэй хүн анхны үдсэн хүнээсээ шалтгаалдаг гэсэн шүү. Чи юу ч шатдгүй хүнтэй анх онтол насаараа таашаал авч энэ сайхны амтыг мэдрэхгүй өнгөрнө. Энэ үед гаднаас сэнгэл орж ирэн юу болж байгааг мэдээд бэлгэгийн дээрээс татал бэлгээ уурлан эргэн харж цохиж унагаагаад. Яасан оом уцаан бэ? Хүн яах вэ гэж хамт байлгаж байхад ёстой дургу өргөчлээ. Алив наатаа үлээх хэмээн нөгөө хэдтэй хэлэн цэнгэлийн сандал дээр суулган хөлөө. Гэрэлмаа цаад өрөөнөөс говцсан өмсөн гарч ирээд. Бэлгээ хаа бололтой. Би танд мөнгө өгье. Бид хоёр ингэж явлаа. Ингээд л бэлгээ муухай инэн шүлсээ нулимснаа. Албаар шүдэрээ эсгэрэн хоолоогоо шааж. Юу гинэ? Би чамайг явуулчихна гэж бодоо юу, шуухан минь. Ингээд төврөд ав. Тэгснэ. Алив, нэг хийгээх. Дүү нарт жаахан юм заахгүй бол цор хийгээд аваагаруудгүй. Ингээд эстгантэй архийг нэг амьсгаар гууд залгин гэрэлмааг өргөн нөгөө хөрөө рүү орлоо. Гэрэлмаа тийжилж уурлаж нэг өөж нэг үзээд. Намайг тавилтаа. Би таныг цагдаад хэлнэ. Ингээд хэлбэлгээ өөдөөс нь муухан харан. Ах нь соргодог юм. Дахиад олон юм ярил энэ бацаан чинь маргааш хорвоо дээр байхгүй шүү. Дуугүй л ахынхаа үгэнд ороод аятайхан байвал яах ч вэ за. Хэмээн шүдэн завсраасаа шүлсээ өсчүүлэн орилно. Гэрэлмаа харин энэ удаад айч хэллээ. Эндэрээр уйлгаас өөр юу ч хийж чадсангүй. Бэлгээ гэрэлмаагийн хувцсыг урхан холгүй тайлан нүүн үцгэн болгов. Гэрэлмаагийн урт тэгшгүй гойлог бий ургаж буй хоёр хөхийг хараад тэсгэв боллоо. Гэрэлмааг орлоо дүлгэн дээш гаруулан хэвдүүлээ цогтуу амаар хаат хардсан газраа үнсэж иглэв. Зэнгэл нөгөө өрөөнөөс гэрэлмаагийн орилго бэлгээгийн өвчийг сонсоод сандалтайгаа өгсгийтэл нэгэн түүнийг элэгдэн суулгаад. Дүүхүү болоогүй шүү. Хэмээн инээлтэн архиа уцгаан. Зэнгэл дотроо. Таам санаад имчилвэ. Би эзэн нэгэн цаг заавал хариугаа авандаа. Би ямар арчаагүй ир хүн бэ. Хүлүүлчээд найз охиныхоо хүчндүүлгийг сонсож зогч гэжтэй. Энээс өөр доромжлал гэж юу байхав? Хэмээн шүдээ зун нүдэн анин сан. Ингээд л бэлгээ нөгөө өрөөнөөс маа сайдал инeen гарч ирээд. Онгоо охин амтлах сайхан байна шүү. Алив нэг хийгээд ингээв. Ингээд л нэг нь. Одоо миний ээж үсттэй. Ингээд орох гэдэг цэнгэл. Та нар бололтоо хитэрч байна штэ. Ингээд орилтол дахиад л нэг нь элэгдээд ав. Бэлгээ. За одоо орхоо цаадах чинь тэнхэлгүй байгаа биз. Миний хч бас аваа шүү. Ингээд утгагүй яриандаа өөрөө баясан инэв. Бэлгээ уусан архиа яаныгийн халуундаа мансуурсаар тасраад унлаа. Үүнийг нь хүлээж байсан нөгөө горовч нүдээ ирмэцэн хэн нэг хэлж орхоо үзэн гуруудаж эхлэв. Гэрэлмаагийн доор нь тэрчигтэй тоосох зүйлсэн мэд хүнд оргино. Гараа явуулаад үзтэл нойтон байлаа. Эндгээр нь өндийгээд харвал дүүрэн цаас. Яна, ээжээ. Хэмээн орилтол гаднаас нэгэн орж ирээд. Яасан? Цосоо. Ингэдэг юм аа. Алив, ах нь үзээд өгье. Хэмээн дайрлаа. Гэрэлмаа. Та бололтоо тэгхүү. Миний дотор сонирн болоод байна штэ. Ингэдэл. Чи одоо л мэдэрч байгаа нь тэр. Хэмээн улангасан дайрсаар хүслэн гүйцээв. Дараа нь араас нь арай эрүүл угаантай нэг нь орж ирээд доош харан хэвдэх гэрэлмааг эргүүлдэл гарын солоончлаа. Гайхан хартал царайн цагаад хөлгөнгүй хэвтэн. Тэрээр гүүхэрээ нөгөө хэд дээрээ очин. Бэлгээ сэрээч. Нөгөө охин чинь өгчих шиг боллоо. Хэмээн ухаан жолоогүй өгжөв. Бэлгээ. Юу вэ? Юу гинэ? Хэмээн нүд нөхчин босож ирээд сая учрыг ойлгон. Nooш гэж. Би танарт хэлсэн биз дээ. Малуудаа хурдан зогтъё. Ингээд эрэхтэл цэнгэл энэ хүлээсээ тайлбаргаж хэмээн орлоо. Бэлгээ иргэн ирж худгаар гарынхны хүлээсийг огтлоод гараад гүйлээ. Цэнгэл гэрэлмаа дээр очин биеийг нь орон гар утсаар нь түргэн дуудан түүнийг дэврэн намайг уучлаарай. Би тэд нарыг заавал ална. Мөн хүний өнөргөө новшнууд.
Гэрэлмаа сэрэлтэй хэмээн яахаа мэдгүй хазрыг нь хэлнэ. Ингээд л гэрэлмаа нүдээ хааж явах нь хайж. Намайг танихгүй хүмүүс хүчинтсэн. Чи намайг орцонд оруулж өгөөд явсан хэмээн үгээ зөөж хэлв. Үгүй. Би яасан чадахгүй. Чи тэд нарыг цагдаад хэлвэл чамайг ална. Чи ээж аваа бод. Ингээд дагчлал чичирч эхлэв. Тэгдэлж дөргөн ирж гэрэлмаг аваад явлаа. Зэнгэл уучраа олохгүй айсандаа гэрлэвэ харуур дараагүй. Тэрээр гэртээ хараад хинтээч юу ч ярьлгүй элдвийг одон хэвдэн. Яавал дээрвэ. Ангийнхан дэлгэр бэлгээгээс айгаад хөдлөх хүн байхгүй. Тэгээд ч дараа нь гэрэлмаг бүгд олон юм ярина. Өөр найзгээ дагуулад явчих хүн байхгүй. Цагдаад хэлвэл бэлгээ намайг дараа нь яавч зүгээр өнгөрөхгүй. Би яах вэ? Яах ёстой юм бэ? Хэмээн өөртөөгөө ярин унтаа сэрүүн хоёрын оронд хар тарсаар өглөө болгов. Охин минь дээ, чи минь яачих нь вэ? Хэмээн ээж нь хөлн харин аав нь хин ингэсэн бэ? Хамт байсан хөвгөө нэг чинь хин гэдэг хаанхын хүүхэд юм бэ? Дугралта чи ингээд л ээж нь чи битгий орилоод вэ? Бид хоёр яри. Чи гарч бай. Ингээд ээжээ орцонд ороход танихгүй гурван ах ам таглаад авч гараад хүчинтсэн. Тэр банд намайг гадаа ухаангүй байхад тусалсан. Өөр юу ч байхгүй. Гэрэлмаа цааш юм ярьж чадалгүй буруу харан уйлсаар. Гэрэлмаа цусыг алдсан нэлээд урагдaltaй бас их айд цочролд орсон байлаа. Гэрэлмаагаас хинч яаж асууад ирээд дээрх үгээл давтна. Харин дотроо заах бэлгээ. Би чамаас хэзээ нэгэн цагт ямар ч аргаар хамаагүй заавал хариугаа авна. Одоо чамайг ирж хэлмээр байвч цэнгэлийг өргөдөж байна. Хэмээн бяцхан ухаанда орсон бодно. Гэрэлмаагийн аав нь хий бухимдан байж чадан дотроо эргэлдэн алхаж байснаа. Би ер нь нэгдэг өдөр сургууль дээр нь очиж тэр хүүг олж уулзна. Яхаараа хүний жаахан охиныг авч явчихад ийм болгочдөг байна. Ингээд л ээж нь чи яасан нэр нүрээ охиноо боддгүй юм бэ? Тэгж хэллээгээд юу өөрчлөгдөх юм бэ? Харин эндээс бошоог нь өөж хөлслүүлж байгаа байрандаа орж сургуулийг нь шилжүүлээ. Цэнгэл нэгдэх өдрөөс хичээлдээ ирдэл гэрэлмаа ирээгүй байв. Ангийн багш нь орж ирээд гэрэлмаа шилжсэн шүү. Журналаас нэрийг нь хасаарай. Ингээд гараад яв. Энэ өдрөөс хойш цэнгэл гэрэлмаа хоёр дахин уулзсангүй. Тус тусынхаа замыг хүн явлаа. Цэнгэл мэрэгжил дээшлүүлэх 6 сарын сургалтад Америкт ирчгээд байлаа. Дотор байранда хичээлээ хийгээд сууж байтал энд ирээд танилцсан мөнх бод ороод ирв. Заахо, юу байна? Өнөөдөр наад тархиа жаахан амраа. Маргааш амар нэцтэй. Хойлоо гадагшаа гараа. Би чамд нэг юм үзүүлээ. Хаашаа явах гэж би ч хичээлээ ихтэл сууж байна шүү. За өгшөө, хамтны газар очие. Хүний газар ирсэн хүн байна. Ярих юмтай боцолтой. Нэр дэгдэг ч юм уу. За, би одоохон харин казино орохгүй шүү. Гүй, зүгээр л очиад мэд. Тэр хоёр явсаар нэгэн жижиг өвтөр бааранд ирлээ. Цэнгэл, энийг л үзүүлэх гэсэн юм уу? Хэмээн уран муудайхан дуурав. Ингээд л мөнхөд. Энд нэг монгол хүүхэн бүжгэлдэг юм гэсэн. Би бас үзмээр санагдаад. Энэ нь жижиг өвтөр стриптиз бар бөгөөд өндөр нам хоёр жижиг тайзтай, төв тайзан дээр нь нэг шар залууг сандал дээр суулгачсан 3 хүүхэн тойрон бүжиглэж байгаа харагдана. Бус нь инээлдэн алгаа дайшин шүүгэлдэнэ. Тэр хоёр нэг шараа яриг аваад дээгэн дээр гол тайзны өдөөс харамсалаа. Ингээд элж төдөд олгүй Арлын Японы алдарт бүжигчин Жюли хэмээн зарлав. Хүмүүс ч алгаа дайшин хөгжилдэнэ. Энд чинь орон хүмүүс бүжгэлдэг юм уу? Хэмээн Цэнгэл энийн асаавал. Үгүй дээ. Наадах чинь монгол хүүхэн харалтаач. Яаж ч харсан Япон биш байгаа үсттэй. Жюли тэр хоёрын өдөөс бүжгэлсээр ирэв. Мөнхөд. За наадах чинь бид хоёрыг овоо юмтай хэттүүд байна гэж бодож наашиж байна да. Ингээд хэлж дууссан үгүй юу тэрээр Цэнгэлийг өдөн урдан бүжиглэв. Цэнгэл жаахан ичингөрч байснаа түүний нүдийг хараад цог туслаа.
Жулиа бүжиглсээр л ингээд л мөнгө таажанаас нь нудчихсан. Хүй, чи мөнгө авчилаач. Ингээ цэнгэл. За. Ингээд $50 гарган дотоожинд нь хавж болтол хүүхэн инээмсэглэн үнсэлтээр шагнаад цааш өөр хүн рүү явлаа. Бөх, чи ямар ихийг өгдөг юм бэ? Хүй, чи яач вэ? Ингээд л цэнгэл. Энэ хүүхнийг хэн гэдэг вэ? Чи мэдгүй? Хэмээн сандран өөдөөс нь асуул мөнх бод гайхан. Үгүй, яасан? Дам сонсох нь их л явдалтай хүүхэн байсан. Харин энд ажилдаг болсноос хойш гайгүй болсон гэдэг юм билээ. Тэр ч яг л гайгүй болно доо. Энд шарууттай явддаг байх. Иймэрхүү хүүхнээр яах гэсэн юм бэ? Сайхан ч гэсэн авах юмгүй болоо биз. Цэнгэл бүжиглэж буй бүсгүйг ширцээр. Бүжиг дуусгаад угсхийн босоод би засчаад ирээ гэж хэлээд гарав. Тэрээр бүжигчдийн ховц солидог өрөөнд нь очиод орох байтал хамгаалагч нь оролцсонгүй. Яах учраа олохгүй тэр аваар эргэлдэж байтал бүсгүйч бай хэмээн инээсээр гараад ирлээ. Цэнгэл харж байснаа бүсгүйг хажуугаараа өнгөрөхөд гэрэлмаа хэмээн додов. Бүсгүй зог туснаа эргэж харалгүй цаашаалхтал цэнгэл хойноос нь очин. Гэрэлмаа чи гэрэлмаа мөн бидтэй. Би цэнгэл байна хэмээн хэлв. Бүсгүй гараа татан авч иргэн харснаа бодож буй бололтой хэсэг тэнэгэлзнэ. Цэнгэл ямар цэнгэл? Чи тийм ээ, би 10 жилийн чинь цэнгэл мөн байна. Цэнгэл ийхүү хэлж байхдаа доглон эгээтэл ойлцчихсангүй. Ингээд л гэрэлмаа царайн сонь болсноо. Би өнөөдөр их ядарч байна. Маргааш ирээрэй. Ингээд оцсныхан дугаарыг өгөөд яв. Цэнгэл маргаашиг дээсэн ядан хүлээн. Гэрэлмаатай ярин уулзах газар тавлаад мөнх хотоор хургуулan очлоо. Гэрэлмаа ирчихсэн цонхны хажуугийн ширээнд түүнийг хүлээн суун. Хоёул хоолой цагаалчаад хин түргүүлж өгд угуур чадалгүй бишүрхэн чимээгүй цоцгоо. Цэнгэлд энэ эвгүй байсан тул төрүүлэн ам нэхэр шийдэн. Би ингээд л гэрэлмаа яг зэрэг чи хэмээн дуугархад тэсгэлгүй хоёул чангаараа инээлснэ гинэд хаан байгаагаа санам чимээг өвхөн өөдөөдөөсөө харан инээмсэглэв. Цэнгэл хоолоогоо заснаа. Би энд мэрэгжил дэвшлүүлэх сургалтанд ирсэн. Одоо боцогдох гэж байна. Уг нь эмч болох гээд сураад л байдаг. Хэзээ жинхэнэ эмч болох юм бол мэдэхгүй. Ингээд зөвлөн инээмсэглэв. Гэрэлмаа хэмээн дуудаад хэлэхгүй байх уу гэсэн байрт хэсэг чимээгээ сууж байснаа. Нөгөө юу? Би чамайг зөндөө хайсан. Танах нүүч гисэн байсан. Тэгээд би ингээд л гэрэлмаа юунаа шимэнгэ санаа алдаад өөдөөс нь харан. Би яах вэ? Ингээд л байж байна. Юу ч гэв. Ингээд хоолон цангираад ирэв. Цэнгэл. Уучлаарай, уг нь ярих хэрэггүй байсан баг. Би гэж нэг дүүрч гисэн хүн өнгөрсөн юм сөхөд ингээд л гэрэлмаа инээмсэглэн гарааг нь хатгаад. Зүгээрдээ би чамайг ойлгож байна. Угаасаа тэр өдрийн явдал бид хоёр тойлонд нь хар дарцсан зүйд шиг аимшигтай байсан. Би бүхэл бүтэн 11 жил энэ дотроо хадгалж явлаа. Ингээд өргөжлөлөн ярих гэдэг хоол нэрв. Хоол идэх хооронд хин юуж дугаасангүй. Нэг л намгүм өөрсдийн бодол дарагдан. Хоол дуусаад цэнгэл. Энэ ямар сайхан нам тайван газар вэ? Хэмээн ярианы сэдвийг өөрчлөхийг оролдов. Тийм ээ, их сайхан тайван. Би заримдаа ганцаараа энд хэдэн цаг ярьж хамаагүй суучсан байдаг юм. Хэмээгээд тамхи асан шуналтай ясараад утааг нь ааж ухаан гаргалаа. Цэнгэл бас нэг тамхи асаад л гэрэлмаа. Хүүх, чи тамхи татдаг болоо юу да? Харин тийм ээ. Тэр өдрөөс хойш надад хайн болж тайвшруулдаг зүйл нь ганцын тамхи л байлаа штэ. Муу нэртэй ч гэсэн татгаар сайхан болж чаддаг юм. Хэмээн инээмсэглэснэ гэрэлмаад вино хондоглон өөртөө вино захиаллаа. Гэрэлмаа нэгийг санаа боловтой тэр үгэндээ муушэсгэснэ. Тийм ээ, үнэхээр тайвширдаг гэснэ. За, багын найзтай уулзны төлөө ингээд хоёулаа толгон уулаа. Инхүү ойр зүрийн юм ярин тулгаж уусаар бас ч үгүй хөөрхөн халаад ирцгээв. Ингээд гэрэлмаа. Цэнгэлээ, чи надаас олон юм асуумаар байгаа үсттэй. Нэг гавьяа байгуулсан хүн биш. Юуг нь ч ярих вэ?
Гэхдээ яг одоо чамд л ярихгүй бол энэ цээжин доторх маань дэлбэрэх гээд байна. Хэмээгээ дахин нэг тамиг азаагаад хариу хүлээлгүй өргөжлүүллээ. Би өөр сургууль шижээд уг нь их томоотой байлаа. 10 төгсөөд аав минь ярьж байгаад хувийн сургуульд оруулсан. Би тэр бэлгээг байн гайдаг байсан. Нэг хальт сураг сонсохноор их нэртэй болж байгаа ингээд би эр хүнийг харахаар л байж чадтал бачуурдаг байсан. Нэг л мэдлээд би их нэртэй хүмүүстэй явуулдаг болсон. Одоо энэ бүхнийг чамд ярихад эйгүй байгаа ч гэсэн би үнэхээр эр хүнийг хизээж эр хүн гэж бодож байгаагүй. Бүгд надад бэлгээ болж харагддаг болсон. Их нэртэй ирчүүдтэй явуулдаад тэд нарыг надаас салж чадахгүй болсон үед нь би өөрөө их нэрлүүн ярьж барьж өгдөг байсан. Надад тэднийг хайрлах, өрөвдөх, бодох ямар ч сэтгэл байгаагүй. Би тэгж барьж өгөөд арчаагүй царайж байхыг нь харж жаахан ч гэсэн сэтгэлээ амраадаг. Би их нүгэлтэй нэг удаа уулздаг өвгөдтэйгээ явдаж байгаад их нэрт нь барьж өгдөл гай болж тэр их нь манай аавын захирал байсан. Аав уурлаад дисгээ байгаад намайг Америк явуулсан. Энд ирээд нэг удаагүй байтал аав минь зоордоор өнгөрөөд надад амьдрахад их хэцүү болж ирсэн. Өөр ажил хийж үзсэн боловч яагаад ч юм тогтдгүй байлаа. Тэгээд арга барах чигчтэй юу ч гэж хэлэх юм энд удсан ирчүүдтэй явуулж эхэлсэн. Гэрэлмаа хэсэг амьсгаа аван виноноос нэг том болгон тамгаас адал цэнгэл. Хэцүү байвал одоо болно доо. Би ойлгож байна. Аав чинь харамсалтай байна. Ингээд гэрэлмаа. Ам нэвэл уушиг нэгэгчээр нэг удаа надад нэлээд тусалдаг ахын төрсөн өдөр болоод бид хоёр өчигдрийн чиний ордог баарнд орсон юм. Би ч нэлээд болсон. Би тэгээд тэр ахыхаа урд гарan бүжиглэж эхэлсэн. Сэтгэл минь сэргээд хэкэн дээр сууж байсан ахыхаа өдөөс харан бүжиглэжгүй бүхнүүдийг дуурайгаад л бүжиглээд байсан. Тэгж байгаад менежерийнх нь харанд нь өргөж тэнд ажиллах болсон. Тэнд би зөндөө юм үзсэн. Боссийнх нь ивэлд орж түүний хүүхэн хүртэл болсон. Ингээд жаалуулж яснаа хоёр гараараа үсээ арвш нээж хамаад. За, уучлаарай. Амгал юм ярьчихлаа. Дотор ч сайхан онгоож байх шиг байна. Ингэснэ нүдээ эргэлдүүлэн. Би хэзээ нэгэн цагт бэлгээдэд таарвал заавал иргэдэнд нь тэр өдрийн өвдөлтийг мэдүүлнэ гэж жижиг утга одоо болтол бидээ авч явдаг. Ингээд энэ. Тэрээр хэсэг чимээгүй байснаа санаа хатаад. Би тэгтээ энэ бүхэнд өөрийгөө л боротгодог. Хитрхи омголон өнгийн явжтэй. Үнэн дээр тэр үед жаахан байхдаа усанд орох тоолондоо өөрийнхөө биеийг илэн тэр зүйлийг сайхнаар бодон төсөөлж хүсдэг байж үлээ. Тэгээд л ястаа хүссэн үзүүгээр гिचэр дэндүү хатуу дэндүү гүнзгий шахтаа үдсэндээ. Би одоо болтол нэг чирээс таашаал авч ирсэгүй. Сексийн ханамж гэдгийг ч мэдэхгүй. Чи надад дургүй чинь хурч магадгүй өрөвдөж байж болох юм. Надад ч ямар ч өрөвдөл харуулсал одоо хэрэггүй. Би өөрийнхөө арчаагууд л ийм зам руу орчихлоо. Ингээд л цэнгэл. Юунд ийм бүхэнд өөрийгөө буруутгад байгаа юм бэ? Би ч гэсэн чиний өмнө буруутай. Чи ер нь одоо ажиллаа сайж болохгүй юм уу? Би солиод хаана хин дээр очиж юу хийх юм бэ? Сайн бодоод үзэлтэй. Ээж дээр очиж хоёулаа хамт нутаг бодсон. Цэнгэл минь дээ надад Монголд ч адил, энд ч адил хинч байхгүй. Ээж үү? Хөөрхий ээж аав хоёроо их л зовоосон доо. Ээж минь намайг одоо энэ сургуулиуд өгсөд үний дайтай ажиллаж амьдарч байгаа гэж бодож байгаа. Тэр нь ч ээжэд дээр биз. Цэнгэл бодлогошор сууж байснаа. Сайн бодгол хэрэгтэй. Чи чинь залуу хүн. Одоо нэг юмд сурвал яасан юм. Чи минь өдөртөн болчиход юун ч хүүхэд шиг амар юм ярьдаг юм дээ. Би зүрх сэтгэлгүй болсон хүн. Ингээд л дуусах байх. За, ер нь боли. Нэг мэдсэн баахан өөрийнхөө тухай ярьчихлаа. Одоо чи жаахан ярилдаа. Ангийнхны тухай, өөрийнхөө тухай гэдэл. Цэнгэл шараа иргэнээсээ болгон хэсэг дуугүй сууж байснаа. Би бэлгээдэд харалцсан. Хэмээн удаанаар хэлв. Юу? Хаан тэр вэ? Хаана явж байна? Тэгэж яасан бэ? Хэмээн араараас нь давхцуулан асуулаа. Цэнгэл инээснэ. За, таашраа гэрэлмаа минь. Би 2 дугаар курст байхдаа хичээлд хэрэглэх материал авах гээд гэмтлийн эмнэлэг дээр орсон юм.
Тэгээд нөгөө эмч маань хагалгаанд орчихсон. Үүдэн түлээж байтал нэг залуу тагар додуугийн тэрэгэн цэртэй хурж ирээд надаас тамиг асуулаа. Би шууд л таньсан. Би зүгээр л өөдөөс нь хараад байсан. Дэгдэл дээр яасан? Юугаа харсан юм? Гэснээ инээмэр болоод үнэн дээр хөвшин ийм яваагүй юм аа. Аахтайч, омогтойч аавын өвгтүүдийг ойрлуулж явсан нэгэндээ. Гэв. Би чив чимээгүй юу хэлийг нь дуустал нь сонсгоор шидэд нэг гараараа нөгөө гараа барин амаа амтэн чаганлаа. Ингээтэл нөгөөч нь тэр нэг гайтай өдөр согтуу явж байгаад машин тайруулаад ийм болчихсон хүндээ би. Ингээд хөлөө утсан бүтээлгээ автал хоёр хөл нь өвдгөнөөс доош тайруулсан байсан. Тэгснээ цааш өргөжлүүлэн эхнэр гэж нэг юм сэхэнээс гараад иртэл намайг уучлаарай. Би амьдралаа бодлоо гэсэн зорс үлдээгээд тэр чигтээ явж гисэн. Би гэдэг хүн ингээд цааш ярих гэхээр нь надад энэс цааш сонсох шаардлагагүй байсан болохоор би оргиод явсан. Тийм ээ гэрэлмаа. Тэр хүн бол бэлгээ байсан юм. Нүгэлнүүдээр гихчээр тэр хүн өөрөө өөрийгөө шийдгсэн байлээ. Одоо чи тэр хүнийг хайх бодох шаардлагагүй болсон. Тэр намайг таниагүй шүү. Аргагүй дээ. 8 дугаар ангийн гой жирийг яаж санах вүлээ? Гэрэлмаа чимээг өгөн шүүрс алдснаа. Уг нь би өөрөө олдсон бол олон жил хайсан штэ. Ингэснэ. За энэ одогчтэйг үл эрэггүй болжээ. Ингээд босон хогийн сав руу хаялаа. Тэгснэ бууж ирж суугаад. За сайн сайхны төлөө ингээд виногоо бүгдийг нэг амсгаагаар оо. Зингэл орон дотроо хилтийг бодон хэвдэн. Чи урд эзэн нэгэн зэрэг тэр охиныг бодон дурлаж яваагүй гэж юу? Анхны хайрыг маань бодож байгаагүй гэж юу? Тийм ээ. Ийм зам руу орсон чиний ч гэсэн буруу байгаа. Чи тэр үед эр хүн шиг хамгаалж чадсан бол өөрч байх байсан юм билүү? Ямар ч байсан одоо л чамд зүрх сэтгэл хайр гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй байна. Чи минь жарах ёстой, амьдрах ёстой. Би чамд туслана. Хоёулаа хамтдаа энэ бүхний хард гарах болно. Хэмээн өөртөө тангаргалав. Тэр нэг өдрөөс хойш Цэнгэл гэрэлмаатай ямар нэгэн шалтгаан гарган байн уулздаг болов. Гэрэлмаа ихэндээ зааргалдаг байсан ч түүний ухаалаг зан инкрэлэл халамжинд аажмаар татагдаж түүнийг өгүүлээд байдаг болов. Тэр хоёр хөдлөлдсөн Лос Анжелес хотыг хөнлөн гуулд туулан зугаална. Номхон далайн эзэн дээгүүр хөлнөцөн алгацгааж яг л жаахан хүүхдүүд шиг хөөцөлдөн гүгэн гэрэлмаад үнэхээр сайхан жаргалтай байлаа. Тэр хоёр бие биедээ эргэлэн хамтдаа жаргалтай хайран домсаар цаг хугацаа хэрхэн өнгөрч байвч мэдэрсэнгүй. Нэг л мэдэхэд Цэнгэлийн буцаг өдөр хаяанд тулаад ирлээ. Холливуудын уулан дээр гэрэлмаа Цэнгэлийн мөрийг налан сууж байхдаа чамд үнэхээр их баярлалаа. Чи надад багч гэсэн хугацаанд амьдралын сайхныг мэдрүүлж чадлаа. Үнэхээр баярлаад элэгч болдохгүй байна. Чи минь ийм сайхан залуу юм чинь сайн хүнтэй учирч сайхан амьдрнаа. Би ийм болсон. Намайг хүн гэж тоон инээдгүүр аз жаргал халамжаар баяр баясгалыг бэлгэж байсныг чинь би хизээш мартахгүй. Ингээд санаа алдав. Цэнгэл инээмсэглэн мөрөөрн дэврээд. Гэрэлмаа нүдэн андаа. Гэрэлмаа за хэмээн чи ахын хөгөж шиг хөгжин инээгээд. Өнөөдөр юу өгөх гэж байна да? Чиний өгсөн юмнууд миний өрөөгөр нэг байгаа шүү. Мэдлээ. Чи явах гэж байгаа болохоор нэг юм үлдээх нэ. Гэв. За одоо нүдэн нээж болно. Гэрэлмаа нүдэн нээснэ инээд нь хоромхон зур алга болон гайхан Цэнгэл рүү харав. Цэнгэл өөдөөс нь харин нэмцгэлээд тэрж исэн гараа аваад гэрэлмаагийн гараас атхан өмнө сөхрөн суугаад. Гэрэлмаа надтай гэрлээч. Энэ бол зүүн бөгж. Би Монголд очиод хормоо хийгээрээ жинхэнэ бөгж авч өгнө. Гэв. Гэрэлмаа юу ч хэлж чадсангүй. Би ингээд түүний хазрыг даган нулимс бөмбөрлөө. Цэнгэл өөртөө ойртуулан хүзүүгээр нь тэврээд. Би чамд хайртай. Хар багасаал чамайг харж явсан. Тэр нэг өдрөөс хойш би чамайгаа алдсан. Одоо дахиж алдмааргүй байна. Надад зөвшөөрөөч дээ. Гэрэлмаа чив чимээгүй нулимсаа зайлган. Тийм ээ. Би зөвшөөрч байна. Хэмээгээд баярын нулимс жаргалтай найзлын хамт хариуг нь өглөө. Төгсөв 2000
7 он.